бүгдээрээ сайн бацхан шинэ хөмшлөгтэй тавтай морил. За би бүр бичлэг хийгээгүй маш удсан байна. Маш удсан байна. Өнөөдөр Мартин 8 баггүй 3 сарын 8. Тэгээд ерөнхийдөө би бараг 2 сарын 14-нд бичлэг хийсэн байх нөө. Зав зайгаараа ингээд тальт бичлэг хийж амжиж байгаа байхгүй юу? Яг ингээд гоё тухтай суугаад би ингэсэн тэгсэн гээд бас ярмаар байдаг тэнгүүд яг амжихгүй байгаад байгаа. Тэгээд ямар ч сан бүх үзэж дэмждэг бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлье. Тэгээд ойр тас надаа ингээд амар муухай комент ирсэн байсан. Би уулын ч яг тэр комментэн дээр нэг тийм юм бодохгүй л байгаа юм л да. Тэгтээ зүгээр ингээд нэг би амар гоё мүүдтэй байдаг байхгүй юу ерөнхийдөө. Тэгээд тэгэнгүүт миний ингээд мүүд айгуу алаад яагаад ингэж хэлж байгаа юм бол гэж жоохон гайхаад миний нэг жоохон мууд маань жоохон муухайлаадсан. Тэгээд бас жоохон бичлэг хийх тийм мотивашн байхгүй байла нэг хэсэг. Тэгээ хүмүүсээс надаас нөгөө CFA яаж авсан бэ? CFA-ийн талаар яриад өгч болох уу? Яа хэрхэн бэлдсэн бэ? Нэтрийг зөндөө асуусан байсан. Тэгээд тэрийгээ би ингээд нэг яг сайн он цагийн дараалтаа ингээд яг тодорхой юмнуудаа ингээд бэлдээд хийхгүй бол би ч нөгөө амар нуршаад ингээд ярьчдаг болохоор хүмүүсээс жоохон тэрнээ дургаагаадсан. Тийм болохоор яг нэг айтайхан гоё бэлдэж жагаад тухтай дараа ямар ч сан бичлэгээ хийнэ гэж амлаж байна. Би амлаж байна. За тэгээд энэ удаагийн бичлэгээр болохоор би ингээд ойр хавийнхаа ойрын үеийн сонио ачнаа ярэ гэж утсан байхгүй юу. За ямар ч сан нэгдүгээрт манай хадам аав ээж 12 сард ирээд тэгээд 3 сард сая буцсан. 3 сарын ихээр тэгээд ерөнхийдөө 3 сарын хугацаанд бол манай гэр үнэхээр гоё яалаа. Би бүр ингээд насан турштай хадам аав ээжтэйгээ ингээд хамт амьдрмаар байгаа байхгүй юу. Амар гоё ямар байсан. Тэгэл хүүг маань бүр ингээд амар гоё ингээд нөө батны харж байгаа. Тэгээд манай хүү ч гэсэн ингээд өвөө амаартай амар тасцсан. Сая явсныхан дараа өвөө имээ гэл бүр ингээд өрөөр ингээд хөрхий хайгаал яваад байсан. Тэгэл жоохон байж байгаа л өвөө имээ гэл унтцэрснэ имээ гэж мгил бүр яг өвөө имээдээ бүр амар тасцсан. Өвөө имээ ч гэсэн хүүгээ санаад уйлаад байна гэсэн. Тэгээд энэ гурав хоорондоо бүр ингээд амар биендээ ингээд тасаад хайртай болсон байлээ. Тэгээд аав ээж хоёр бол бүр ингээд үнэхээр амар гоё ялаа. Ингээд би бүр аав ээж хоёрт эрхлээд гэртээ бүр юу ч хийгээгүй. Хүний урманд хүүхдийнхээ памперсыг солиогүй нэг ширгээ тавьж байгаагүй бүр ингээд би бүр яг битүү эрхлээд заяа. Ингээд амар гоё ялаа. Би бол анханаас ингэсэн байхгүй юу. Аав ээж хоёр явсны дараа хүүгээ шууд цэцэрлэг төхөөр тийм хуваартай байсан. Тэгээд цэцэрлэгтээ нугасаа ярьж мараал хөцөлтөлсөн. Тэгээд уул нь 3 сараас гэжсэн байхгүй юу. 3 сараас өгнө гэж бодож исэн боловч цэцэрлэгт нь спот одоо цэцэрлэгт нь оронтой байхгүй гэд 4 сараас л боломжтой байна гэдгсэн. Тэгэхээр яг 3 сараас 4 сарын хугацаанд ингээд 1 сарын гэп ингээд надад гарч байгаа байхгүй. Тэгэнгүүт би өөрөө ажиллаа хийнгээ ус хүүхдээ харах шаардлагатай болчихж байгаа. Угаасаа тэгээд миний хүүхд тэмцэнгээд тарж таарна. Гэхдээ нөгөө нэг одоо манай хүү өхөлд орцсон тэгээ гүүж мүгээд энэ тэнд орж нөгөө унж мунчгаад амар хөдөлгөөнтэй болсон байгаа байхгүй. Тийм болохоор яа ингээд хүүхдээ хараад ажиллаа хийнэ гэдэг бол бүр ингээд үнэхээр надад бол амар хүн тусч байгаа. Тэгээ хамгийн гол нь ингээд яг сайн ингээд яг хүүхд рүүгээ л анхаарч төвлөрч ингээд харахгүй бол амар эвгүй болсон. Саяхан чиж 2 хоногийн өмнө цэв манай хөө миний уруулын будгийг бүтнээр нийтцсэн байсан гэдэг одоо бүр ингээ юучгүй ингээд болоод ингээ идсэн байсан. Тэгээд тэр нэг 5 минут за нэг 2-3 минутын л хооронд штэ тийм болж байгаа байхгүй юу. Би за манай хөө уулчлаа. За сая манай хүүс ирээд тэгээд төр болчлаа. За юун дээр явжлаа. Тэгээ саяхан бас нөгөө диш вашерны ингээд нөгөө бариулаас барьж байгаад ингээ өсөрч мөсрөө зэв. Тэгээд ингээ хоошоо дагзараа савч мууж унаа. Тийм болохоор амар сайн одоо анхааралтай харах хэрэгтэй байгаа байхгүй юу. Тэгээд өвөө эмээ хоёр нь сая явхад би бол онгоцны худал дээр нэлээд уйлсан. Тэгээд манай хүү ингээ намайг уйлсан чи ингээ гайхаад ингээ амар сонио ингэж хараад тэгээд хөрхий жоохон намайг жоохон харагдах гэдэг шиг байсан. За тэгээд ингээд 3 сараас 4 сарын хугацаанд цэцэрлэг хүртэл ингээд 1 сарын гэп гарч байгаа байхгүй. Тэр гэпэнд нь яах вэ? Нани олох уу? Эсвэл одоо ямар нэгэн байдлаар хүмүүнээр харуулах уу гэж бодсон. Гэхдээ нөө манай ээж одоо тэтгэврт гарч байгаа. Тэгээд ерөнхийдөө бол тэтгэврт гарах хугацаа аль хэдийн 1 сард болцсон. Тэгээд өөрөө нөгөө ажилдаа дуртай юм болохоро ингээд ажиллаадсан байхгүй юу? Тэгээд би тэгэнгүүт нэг надад мэрэгэн санаа орж ирээд гээд ээжийг
хүчээр тэтгэврт нь гаргаад тэгээд ер нь бол хүүхдээ 1 сар харуулах гэж байгаа. Тэгэж зүгээр ингээ ажиллаа хийжсэн хүнийг ингээд сонин болгоод ингээд билет авч өгөөд ингээд хамгийн эргүүлээ хайчих юм аа гэд тэгсэн. Тэгтээ өөрөө бас амар цаагаараа жоохон дуртай заяа. Тэгээд ямар ч өнөөдөр бол одоо ээжийг удахгүй тосно. За тэгээд ойр үед гэвэл би нэрээ өөрийн гэсэн нөгөө машинтай болсон ч бүр амар хөвчлөд болсон. Зүгээр нэг ийш тийшээ зүгээр нэг одоо газ стейшн ч юм уу эсвэл нөгөө нэг газар орохын тулд ингээд 30-40 минут алхах хэрэгтэй гэдэг багхгүй юу. Одоо нөгөө машинтай болсон чи ерөөсөө тэгж алхахгүй сайхан 3-4 минут яваал ш тийшээ ингээд орчхоор амар байгаа. Би тэгээд жимдэж эхэлсэн. Тэгээд жимдсэн чинь бүр амар гоё ялээ. Би уул нь ингээд фитнес тавихаар ингээд амар тэм зовоод ингээд тамлагдаад байгаа юм шиг санагддаг багхгүй юу. Тэгтээ ингээд өөртөө ингээд гоё цаг зав гаргаад тэгээд ингээд дасгал хөдөлгөөсөн чинь надад бүр амар таалагдчихж байгаа. Тэгээд би 2 сард бол баг 8 удаа явсан байсан. Тэгээд нөгөө аав ээж хоёр бас ингээ хүүхдийн маань харж байгаа тултаа л ингэж надаас цаг зав гараад тэгээ фитнест явж байгаа шүү дээ. Тэгээд миний нөгөө нэг өөхнүүд маань хүүхд гаргасны дараа бүр ингээ тагтарчсан байсан байхгүй юу. Тэр маань ингээ нэг гоё зайтай болоод ингээ нэг жоохон буржгар өөхнүүд маань ингээ арайд нэг тийм багассан байсан. Ер нь бол илт мэдгдчихилээ. Тэгээд ингээ бэлхүүс маань бас цухууж гарч ирж мэд заяа. Ер нь бол жимд явах амар таалагдж байгаа. Тэгээд одоо ээж бас өнөөдөр 3 сарын 8-нд ирж байгаа. Тэгээд ээжийг ирсний дараа хүүхдээ харуулж агаад ганц цаг ч юм уу 30-40 минут ч гэсэндээ очиод жоохон гүйж мүгээд нөгөө инклайн дээр алхаж малхаад байвал ерөнхийдөө бол турхал юм байлээ. Гэтэ сая сүүлийн 7 хоног нэг удаа орой явж утсан. Тэгтээ орой нөгөө машин барих нь надад амар эвгүй санагдаад нэг тийм эвгүй санагдаж яах юм сайн харагдахгүй. Тэгээ яаж яах нөгөө амар бороотой өдөр байсан. Тэгээ би бараг таамгаараа явж ирсэн байхгүй. Тийм болохоор ерөнхийдөө орой машин барихгүй гэж утсан. Тэгээд ээжийг ирсний дараа ямар ч 7 хоногт адаж нэг 2-3 удаа ч гэсэндээ жим рүүгөө яваад байвал зүгээр юм байлээ. Одоо 5 муу 6 сард нөгөө Монгол явъя гэж бодож байгаа байхгүй. Тэгээд Монгол явахаас өмнө бас амар таргалцсан очоод дэлтэй нэш Монгол явахаас өмнө турахгүй болохгүй. Америк явсаа нэг амар дэлбэрцэн очил бас дэмэдтэй гэж бодоод жоохон турыг гэж бодоод байгаа. Тийм. Гэтэ яг одоохондоо л идэх юм хамааwas хасааг байгаа хөл учраас тэгээд ямарсан жимди гэж бодож байна. Гэтэ бид нөө жим дээр орохоос ингээд нөө амар олон төхөөрөмжүүдтэй шүү дээ. Тэгээд тэр төхөөрөмжүүд дээр нас яг нөө сайн буруу зөв юм хийж байгаагаа мэдэхгүй. Тэгээ би яг баг 3 төхөөрөмж дээр нь юм мэддэг заяа. Тэгээл угаасаа цагандаа баригдал хүүгийн ундах цаг болол тэгээл угаасаа харьцчлаа юм л да. Гэтэ бас жимдээ орж байгаа нь бас амар гоё байгаа байхгүй юу? Тийм. Хичнээн цагандаа баригдаад ингээ гоё тухтай жимдэж чадах байгаа гэсэн жим рүү явах нь амар гоё. Тийм. Ээжүүд манд байвал бас ойлгож магадгүй. Тэгээд одоо хүүгийнхээ хоолыг хийгээд тэгээд өөртөө хоол хийж идчихэд тэгээд эмээг нь тосох гэж саяхан манай хүүс ирсэн. Тэгээд ерөнхийдөө гэлцэхгүй болоод амжихгүй нэ. За тэгээд удахгүй эмээг нь тасч та нарт харуулъя. Тэгээд бичлэгтэй хамтаагаарай. За одоо дараагийнхаа эмээг тосох гэж байна. Ээж ирсэн байж бас магадгүй. Бид хоёр жоо. Миний хөө байж магадгүй. Хоцорсон байж магадгүй гинэ. Миний хөө тинүнэ. Сэтгэл ямар энэ дам марлаа. Гоё нөө. So excited. So excited. So excited юм аа. Okay. Ээж гараад ирсэн байгаа лу? Хойлоо доошоо боо штэ. Тэгин. Би энэ тхийн цаана байдаг нөө smash burger идмээр ах юм. Тэм үү. Гэртээрээ хоол ийц. Гэртээрээ. Эвэр гангуулцтай байгаа зү манай хөө. За бид гурав онгоцны буудлаар ирчлээ. Одоо ээж гарч ирэхийг хүлээх юм байна. Уул нь онгоцсон 20 минутын өмнө бууцсан гэж гарч ирээдсэн мөртлөө буугаагүй юм байна л та. Одоо л бууж инээ онгоцноосоо гарч ирж байгаа чинь тий хилээр орно. Тэгэхээр нэлээ удах байх гэж бодоод байна. За удахгүй болзээ. Йоо, юурэстэ инээ. Насир миний хөө. Ай. Энэ бүр газар хаасаагүй юм барьж аваад аав нь болиулах гээд
нутгаа хорхиод гарсан зарим минь ногдож хунагсан нүлмэс минь давхяд очиход За манайхаасаа ээжийг тосч аваад гэртээ хүрээд ирчлээ. Тэгээд Монголоос ирсэн чимдан задлаа. Гэхдээ энэ удаа нөгөө нэг юу яасан? Уусаа сайхан нөгөө аав ээжээс амар их юм авсан байсан болохоор ээжэд юу ч захиагүй гэсэн боловч юмнууд аваад ирсэн байна. Тэгээд та нарт үзүүлье. Энэ сая маа дүүгийн төрсөн өдрийн торт тахгүй юу? Тэгээ бүгдийг шууд идэ дуусгачлаа. За дараа нь болохоор угаасаа өгөөчийн юм бол заавал авах хэрэгтэй шүү дээ. Тэгээд энийг бас хүүдээ бариулчих гэж бодоод тэгэхгүй бол манай хүү жоохон юм снэк энтер байхгүй байгаа. За тэгээд надаа юм Дубай шоколад авчирсан байна. Дубай. Би энэ Дубай шоколад амар дуртай. Тэгээд үүний ямар хөрх юм? Ийм сардгийн ийм сүйтэй шоколад байна. Айгу хөөрхөн нөгөө нэг юу юм шүү дээ гадуура хайрцагтай. Тэгээд энэ сардгийн премиум dark шоколад гинэ хар шоколад юм байна. Тэгээд коровка. Би энэ коровканд бүр амар дуртай. Ингээд сууж байгаа зөө би шууд нэг суултан дээр энэ коровка шууд ингээд идчихдэг гэж бодлоо. Амар гоё. Гэтэ амар калоритой. Гэтэл гоё. Энийг гоё. Сууж аваад өглөө кофе мофетэй ч юм уу идвэлтэй амар гоё. За энэ юу Golden Говийн нөгөө шоколад байна. Набор. Энэ айгүй хөрхийн юм байлээ амт нь. Тэгээд энийг ер нь ирэх болгонд захидیں۔ Энэ айгүй гоё. Гэхдээ би сая уулын захиагаас чи эзэндээ аваад ирсэн байна. Тэгээ хар талах. Энийг хар талхаа хөлдөөж аваад нэг ширхгээр гаргаж ирж иддэг байхгүй юу? Тэгэхгүй бол энэ ч нөгөө хар талах гэж байхгүй. Тэгээд Bonobon. Би Bonobon амар дуртай. За. Тэгээд Alpen Gold Max Fan юу цахих уу гэж хүмүүс асуугод би Alpen Gold Max Fan Чернелигаа өнгөтэй гүйсэн гэж дандаа хэлдэг. Энэ бас би ингээл нэг суурин дээр ингээд идчихдэг нэг удаа. За тэгээд энэ юу вэ? Наполеон. Манайхөр энэ ийм Наполеонд амар дуртай. Тэгээд ээж бас юу захих уу гэж асуухаар нь Наполеон гэж загсан. Юу захиагүй гэсэн Наполеон гэж захисан. За тэгээд сая амраасаа шууд нөгөө нэгийг суурин дээр нас идчихлээ. Тэгээд энэ бас ийм нөгөө талах чихрийн ийм хүүдээ бариулах юм борц гэсэн баггүй юу? Энэ сая тэнүүрээ шууд задлаад идсэн. Тэгээ сая унтчихлаа. Борцог идэж авч жаал унтлаа. За тэгээд нэг ийм ном авчирсан байна. Бавари хатагтай. Амраа. Тэгээ Маквитис энэ ч нэрээ амарсан дэлгүүрүүдэд энэ Маквитис байдгүй шүү дээ. Ийм шоколадтай. За тэгээд Chocoresin би нэм дуртай. За тэгээд дахиад Гана ийм шоколад байна. Энэ гоё юм би. Дотроо нөө маршмелловтай Haribo-гийн шоколадтай юм байна. За би бүр утгахгүй солирох юм л дээ. За тэгээд хамгийн гол нь юу загсан хүүдээ юм нөгөө домашк гэд юм гутал. Тэгэхгүй бол нөгөө манай хүү гэртээ пүүз өмсөд байгаа байхгүй юу? Нөгөө гутал өмсөл арай ингээ явж хурдан явж сурд юм ба штэ. Тэгээд нөгөө пүүз өмсөдсөн. Тэгээд энэ домашкыг болохоор өмнө нь аав ээж хоёр загсан чинь нөгөө олдоогүй гэсэн. Тэгээ сая ашгүй олдсон гэд тэгээ загсан. Тэгэхгүй бол нөгөө пүүз өмсөд амар шивэртэй байгаа манай хүү. Тэгээ шиврээ өнөртүүлж бит хоёр. Ээж өнөртүүлж байгаа. Оо ээж амарсан өнөртөх юм уу? Шивка. юм уу? Заавд өнөртөл. За минь аавд амарсан өнөртүүлж. Шивка. Ой. За тэгээд ийм гутал манай ах ч хоёр өгж явуулсан байна. Айгу амар тийм ганган хүүгийн гутал байна.
За тэгээд дахиад бас ийм гутлаа энийг яг 100 өмсгöd болох юм байна. Гэтэ одоохондоо бол арай томтхон юм шиг байна. Тэгээд дахиад нэг хүүдээ бариулах юм боорцог загсан. Маа дүүнэр ингээл өдөр болгон боорцог идэ өвчдөг лан. Тэгээд одоо тэнүүнээ болохоор ерөөсөө снэк барьж явахгүй одоо аахгүй. Ийм бас боорцог байна. Энэ жийлэн боорцогнууд амар гоё шүү. Жийлэн уяг цэснэл амраатаар амар дуртай. Сүйтэй сайтай идвэл бүр nice. За тэгээд хүн одын үхрийн жигэнсэн мах. Дахиад үхрийн жигэнсэн мах. Тэгээд энэ болохоор орс тушанг лөө. Орс тушанг. Бас үхрийн жигэнсэн мах юм байна. Тэгээд дахиад үхрийн жигэнсэн мах. Зөндөө авчирсан юм шүү. Энийг ингээд нөгөө будаатай хурган дээр орой маргаашийн хоол молондоо ингээ хий аваа авчаар амар амар. За тэгээд хошхон байна. Тэгээ хүүдээ дахиад ийм домашк. Энэ болохоор нөгөө нэг арай том сайттай юм билээ. Том арьс мартай. За дараа нь болохоор айраг байна. Найраг ийм савлгад гардаг болсон шүү дээ. Айраг. Сая ээж нөгөө хилээрээ орохт нь та ийм сүүмүүдтэй милктэй юм хүм авчирсан уу гэж асуусан гинэ. Тэгснээ баг тийм бизнес эрхлэж байгаа юу лөө. Тэгээд асуусан гэсэн. За тэгээд ийм бас шоколад байна. Нэр амар гоё те. Морс дэлгүртнэр байд юм л. За тэгээд манай ахих цагаан сараар юм нөө идээ цэсэн тэрнийхээ идээг нь явуулсан байна. Тэрнийхээ юм идээ цэсэн юм уу? Айгу юу болсон бэ те? Цагаан сарын тэрт. Айл шиг болсон тий. Идээг өгж явуулсан байна. Тэгээ энэ сая манай ах их чойроос юм хөөрхөн 5-гийн идээнээс явуулсан байна. Би тэгээ сая орж ирээ баахан ааруулнаас нийтцээ. Ийм сүүн ааруул энтертэй. Энэ амар тэгтэй амар гоё юм байлээ. 5-гийн идээс л гоё. Тэгээ нөө борсноос нөө сүйдэ бариулцнаа. Тийм байна. Тэгээд энэ манай хүүдээс юм хөөрхөн подвал өгсөн байна. Манай хүүд юм шар өнгө амар зөгт юм байлээ. Дахиад юм шокорис нь байна. Сорон сэтгүүл. Сорон зэник хэсэг гарахгүй тасарсан байж одоо буцаж гарч байгаа юм гинэ. Тэгээд дахиад хар талах байна. Энэ амар гойдлох тэгээ бүхэл үрийн. Тэгээд амраад болохоор ийм нөгөө Монголын там завчирсан байна. Энийг бүр Монголын там зах юмсан гээл яриадсан баггүй юу? Эс нөгөө тэрхэн ханаг байлээ. Энийг амраа гаргацсан уу? За ийм Монголын там манай хүн чинь Монголцыг өстой байнга амар үздэг баггүй юу? Монголын улаан ногоон фин. Тэгээд алдаа болохоор ийм юутай. Тэгээ Монголд хоцсон өдөр манай хөрөөстэй амар сайхан штэ зөө өстой. Оо яах юм ах юм гэл тэгээд идэг. За одоо болохоор хүүдээ ийм нөгөө нэг travel size-ийн юм тэрэг загсын. Энийг шууд нөгөө онгоцонд нөгөө нэг дээдлийнхаа юм юундаа хийчдэг. Тэгээд энэ хөөрхөн ингээл амар хөөрхөн их хөвгдөө жижигхэн болчдөг. Ийм жижигхэн. Ганц ингээл хэсэрчт юм байлээ. Бит хоёр эндээс ийм тэрэг авъя гэж бододсон байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь бас жоохон үнэтэй хагаадсэн. Тэгээд манай анаа өгж явуулсан байлээ. Баярлаа. За энэ хүртэл үзсэнд баярлалаа. Тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзсан.